Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Өнөөдөр та бүхэндээ 2026 онд гарсан сонирхолтой бүтээлүүдийн нэг болох The Wonderfuls киног маш ойлгомжтой товч тайлбарлаж өгөхөөр бэлтгэлээ. Цувралын маань гол дүр болох Жиа эмээгийнхээ зоогийн газарт сонгон найрлахын сууж байгаагаар эхэлнэ. Зүрхний хүнд өвчтэйгээсээ болоод тэрээр амьдралдаа маш их готрон ханддаг. Хамгийн сүүлд эмчид үзүүлэхэд эмч түүнд бараг л энэ хорвоотой салах ёс гүйцэтгэх цаг нь болсныг хэлжээ. Жиа бүх зүйлээс залхсан байдагтай гудамжаар алхаж явтал ертөнцийн төгсгөл ирж байна хэмээн хүмүүсийг сүмдээ элсүүлэхийг оролддог хэсэг бүлэг хүмүүстэй таарна. Жиа тэдэнд рүү уурлаж би тэр төгсөлийг чинь үзэх хүртэл амьд явахгүй болохоор зүгээр л амаа тат гэж хэлэхэд нөгөө хүмүүс нь түүнээс айн шуудал дуугүй болдог. Тэр шөнө ус зайлуулах хоолойн орчимд нэгэн эрэгтэй байгааг харуулна. Тэрээр тентхийн усанд хүрэх төдийд л түүнд хачирхалтай зүйлс тохиолдож эхэлдэг. Маргааш нь хотын захиргаан дээр Ким хэмээх өвгөн найзыгаа алга болсон талаар мэдэгдэхээр ирэх боловч хэн ч түүнийг ноцтой хүлээж авдаггүй. Энэ үед хотын хаа сайгүй болсон бүх зүйлийн талаар байнга гомдол гаргадгаараа алдартай сон ирнэ. Тиймээс бусд нь түүнийг Ли хэмээх маш хүйтэн хүндий мархахын аргагүй шинэ ажилтан руу явуулж алхана. Сон нөгөө л ус зайлуулах хоолойн талаар гомдлож хог хаяглаар дүүсэн байгааг хэлдэг. Харин Ли маш тайвнаар бид хэдийнэ анхааруулах тэмдэг тавьсан. Үүнээс илүү бид яах ёстой гэж. Тэр газар үргэлж хувийн өмч байсаар ирсэн гэж хариулахад Сонг маш их уурлана. Дараа нь Лиг гадуур хооллож байхад Ким хажууд нь ирж суугаад яг л 20 жилийн өмнөх шид энэ хотод олон хүн гинт алга болж эхэлсэн талаар ярина. Гэвч Ли үүнийг нэг их тоосонгүй. Үүний дараа Ким байнга ордог хоолны газартаа очиход нөгөө сүмийн хүмүүс дахин гарч ирж түүнийг бас л уруу татахыг оролдоно. Ким уурлан тэдний тараах хуудсыг базаж хайтал гинт тэдний нэг нь Кимийн машиныг нүдэн дээр нь аимшигтайгаар хэмгчиж түүнийг бүрмсэн шоконд оруулдаг. Жиа аялалд гахын тулд эмээгээсээ мөнгө гуйж өглөх боловч эмээн зөвшөөрдөггүй. Эмээн түүнээс шинжилгээний хариуг нь асуухч Жиа өөрийгөө өхөж байгаагаа хэлхийг хүссэнгүй. Тэр оройтойгоо байгаа дээр нь мөрөөдлөө биелүүлэхийг маш их хүсэж байсан тул зөвхөн өөртөө л найдахаа шийднэ. Мөнгөний гахаагаа хагахин цуглуулсан хідэн төгрөгөө аваад чимээгүйхэн гадагш гарахыг оролдсон боловч зоогийн газрын ажилтан гилд баригдаж орхино. Жиа түүнээс мөнгө гуйж үзэлч тэр бас л мөнгөгүй байлаа. Соны эхнэр бүх төлбөрийг төлдөг учраас гэрийнхээ бүх зүйлийг хяндаг. Тэрээр Соныг ээжигээ аялалд явуулах гэж байгааг мэдээд шууд л татгалзна. Сон гунигтайгаар охиноо сургуулаас нь авахар очих боловч өмсөж явсан углаашнаасаа болоод хүмүүсийн нүдэн дээр эвгүй бүдэрч ундаг. Охин нь түүнийг танихгүй дүр эсгэх нь Соны зүрхийг зүсэх шиг л болно. Хожим нь Сон найз Кантагаа гэртээ суунгаа мөнгөгүй байгаагаа гайхан хамтдаа гомдолдог. Жиа аялалд хэрэгтэй зүйлсээ худалдаж авахаар зах руу явна. Хотынх нь түүнийг хэдийнэ мэддэг бөгөөд хий хүртэл хотод шинэ хэдий ч түүнийг таньдаг байв. Учир нь тэр зоогийн газрын эзний галзуу ач охин гэх нэрээрээ алдартай байлаа. Ли түүнийг с ิจ гтэй зүйлс худалдан авч Кимийн машины багажтай төстэй хүнд чемодан чирч явахыг хараад Кимийг хөнөөсөн байж магадгүй хэмээн сэжвэлдэж чемоданыг нь хүчээр онгойлгуулна. Гэвч дотор нь дүүрэн утгагүй хог новш байв. Ли ичиж байтал гинт Жиагийн дээрээс нэг зүйл унах шахахад Ли түүнийг хамгаалан өөр рүүгээ татдаг. Мэдээж Жиа Лигээр тарж бутарсан бүх зүйлээ түлэж бас хувцсыг нь бохирдуулсан хэмээн угаалгын мөнгийг нь хүртэл төлөвлөхээр болдог. Жиа эмээтэйгээ уцаар ярихад эмээн түүнийг гэртээ хүлээж байгаагаа хэлээд өнгөрсөн үеийн тэр хөөхөн ээлдэг ач охин нь буцаад ирээсэй гэж хүсэж байгаагаа хэлнэ. Харин Жиа хүйтнэр тэр охин аль эрт өгсөн гэж хариулахад эмээн урдын адил түүн рүү хашгичиж дахиж хизээж өхлийн талаар битгий яар гэж загнадаг. Жиа Кан дээр очиж түүнийг болон Соныг өөрийг нь хулгайсан мэт жүжиглэхийг гуйна. Тэрээр видео бичлэг хийж эмээ рүүгээ явуулгаад барьцааны мөнгө нэххийг хүссэн ба тэдэнд мөнгнөөсөө хувь өгнө гэж амласан тул тэр хоёр ч зөвшөөрөв. Тэд барьцаалтын бичлэгээ бахархалтайгаар үдэж суух зуур Жиагийн зүрх маш хүчтэй өвдөж эхэлснийг хинэн ч анзаарсангүй.
Хэдхэн секундын дотор түүний зүрх зогсож, тэдний нүдэн дээр амьсгал хураадаг. Сон Кам хоёр айдаст автан хүшиж орхино. Тэд түүнийг аврахыг оролдсон боловч Жиа хэдийнээ өнгөрсөн байлаа. Кан цогцсны дэргэд асгартал уйлж, харин Сон тэднийг Жиад юу ч хийгээгүй гэдэгт хэн ч итгэхгүй гэдгийг ойлгон бараг л галзуурах шахна. Тиймээс Сон цогцыг нь хүн бараг очдоггүй ус зайлуулах хоолойн орчимд хаяхаар шийддэг. Энэ үед Хийгийн байрны эзэн хаалгыг нь нүдэж, өрөөнөөс нь гарсан чанга дуу чимээнээс болж дахин загнана. Хий уучлалт гуйгаад өрөө рүүгээ буцаж ороход тэнд бүх зүйл оронгоороо эргэсэн байв. Хий маш тайвнаар хүүхдүүдийн нэрс, эмчийн тэмдэглэл болон 20 жилийн өмнө өнчин хүүхдийн асрамжийн газарт болсон дэлбэрэлтийн дараа баривчлагдсан доктор Хагийн тухай мэдээллүүдийг ухаж эхэлнэ. Доктор Хаг хүүхдүүд дээр нууцаар туршилт хийж байсан гэдгийг харуул Ким мэдүүлсний дараа түүний тухай үнэн ил болж байжээ. Эндээс Ли одоо хүртэл Кимийг хайж байгаа нь тодорхой болно. Хий Кимийн гэрт очих боловч түүнийг олсонгүй. Зөвхөн хаягдсан сүмийн тараах хуудсыг л олно. Харин Ким өөрөө сэрэхдээ алга болсон найзтайгаа нүүр тулан нэгэн өрөөнд түгжигдсэн байгаагаа олж хардаг. Агцхүү тэрхүү найз нь аль хэдийнэ аимшигт мангас болон хуурсан байдаг байна. Жиагийн талд гэвэл Сон, Кан хоёр гимшил, айдаст автсан ч өөрсдийгөө хүчээсээр түүний цогцыг ус зайлуулах хоолой руу чирж явав. Тэдний яг цогцыг хаях гэж байтал Е гинт өмнө гарч ирээд тэнд юу хийж байгааг нь асууна. Тэр хоёр сандран цогцыг ардаа нуухыг оролдсон боловч Е сэжиглэн юу нуугаад байгааг нь заавал харна гэж зүтгэдэг. Энэ үед тэд санамсаргүй цогцыг шүргэж Жиагийн бие шууд л ус зайлуулах нүх рүү унчихна. Е цогцыг хараад маш их сандарна. Сон тэгцэндээ санаа зовлтгүй тэр амьд байхаа гэж амнаасаа унгаж орхино. Мэдээж Ли тэдэнд итгэсэнгүй. Цогцос руу яаран очих зуур цаадуулан түүнийг зүгээр л хулгаасан гэдгээ сандран тайлбарлана. Ли, та нар чинь яаж хавэ? Хүн хулгаалаад бас арчсан юм уу? гэж хашигчаад шууд л цагдаа дуудах ба энэ хооронд Сон, Кан хоёр түүнийг үнэхээр алаагүй гэдгээ дахин тангарласаар байв. Гэвч тэднийг цогцос руу эргээд хартал гинт алга болчихсон байлаа. Яг энэ үед цагдаа нар ч ирдэг. Ли цагдаа нарт Сон, Кан хоёрыг зоогийн газрын эзний ач охин Жиагийн цогцыг нууж байхыг харсан гэдгээ хийхнэ. Харин цагдаа тайвнаар Лигийн ард тал руу заагаад тэнд зогсож байгаа охиныг хилээд байна уу гэж асуув. Ли эргэж хараад Жиаг юу ч болоогүй мэт цоо ирүүл зогсож байхыг харна. Тэрээр нүдэндээ ч итгэж чадалгүй гүлрэн өөрийгөө хий юм хараагүй гэдгээ шалгахтаж дахин харна. Сонч бас адилхан цочирдож Канаас ард нь байгаа хүн үнэхээр Жиа мөн эсхийг асуух бөгөөд Кан шоконд орсондоо газар дээрээ ухаан алдан үнэн. Жиа хүртэл өөрөө гайхшилд орсон байв. Учир нь тэр өөрийгөө үхсэн гэдгийг маш тод санаж байлаа. Тэр яаж дахин амьд байж чадаж байна? Гэхдээ энэ нь цорын ганц хачирхалтай зүйл биш байв. Өмнө нь зах дээр Ли түүний чемоданыг хүчээр онгойлгож доторх зүйлс нь агаарт ботрох үед Хий өөрийн мэдлгүй алсаас гараараа тэдгээр зүйлсийг удирдах байсан юм. Энэ хооронд Жиагийн эмээ өөрийн тандир тэтгүрт гарсан мөрдөгчтэй холбогдож ач охиныхоо гар утсыг мөшгүүлнэ. Эхлээд тэр нэг хачин зүйл хэлдэг. Дохооноос харахад Жиа Чэжүү арал дээр байна гэх нь тэр. Эмээ нь үүнд огт итгэхгүй байлаа. Учир нь Жиа тийм хол явж чадах ямар ч боломжгүй байв. Тэгтэл гинт байшил нь өөрчлөгдөж эргээд ойрхон болж харагдана. Эмээ нь Жиагийн өрөөнд ороод л охин үнэхээр явхаар төлөвлөж байсныг ойлгодог. Цагдаагийн хилцээр Сон, Кан хоёрыг байцаана. Тэд яг л Жиагийн зааварсанчлан бүхнийг үгүйсгэж зүгээр л тэр хаваар атгаж явсан гэж мэдүүлнэ. Байцаалтын үеэр ус зайлуулах хоолой руу очисон цагдаа гинт маш ихээр хөлөрч эхлэн. Хараач, би та нарт тэр газрыг аль хэдийнэ цэвэрлэл гэж хэлээ биз дээ хэмээн уурлан гомдолно. Жиа хэрхэн амьд үлдсэн нь бүгдийн хувьд оньсог хിവэр үлдэнэ. Жиа сэрэхэд нь өмнө нь нэг шумбагч байсан бөгөөд тэр хүн хаанаас гарч ирснийг огт мэдэхгүй гэдгээ хэлэлч хинж түүний үгэнд итгэсэнгүй.
Удалгүй эмээ нь хурж ирээд тэдний хуурамч барьцаалтын төлөвлөгөөг бүхэлд нь сонсчихно. Бүгд тэр даруй айн нуугдцгаана. Жиа хугацны шүүгэнд нуугдах боловч гинт хаа нэгтээ чосон гүрний үе рүү шилжчихсэн байх ба хүмүүсийг яг нүднийх нь өмнө эрүүдэн шүүж байхыг харна. Харин бодит байдал дээр эмээ нь Сон Кан хоёр руу хашгирчсаар л байна. Тэр Жиаг хайж шүүгээг нээхэд Ботор нь хинч байхгүй байсанд маш их гайхна. Тэгтэл гинт Жиа хаанаас ч юм бэ дахин гарч ирэх нь тэр. Айсан Жиа эмээдээ маш хачирхалтай зүйлс харж байгаагаа хэлнэ. Эхлээд Сон түүнийг загнуулахгүй тулд жүжиглэж байна гэж бодсон ч түүнийг үнэхээр өөр тийшээ аялаад ирснийг нь мэдсэнгүй. Ли энэ бүхнийг сонсоод Жиагийн энэ хачирхалтай байдлыг маш ихээр сонирхож эхэлдэг. Энэ үед өмнө нь хулгайлагдсан байсан өвгөн Кимийг нэгэн нууц байгууламжид байцааж байлаа. Тэд түүнээс үхшгүй мөнхийн хүүхдийн байшлыг мэдэх эсхийг нь хатуу шалгаан асууж байгаагаар энэ хэсэг өндөрлөнө. Ким 20 жилийн өмнө хид хідэн хүүхэд амьд үлдсэн ч аль нь үхшгүй мөнхийн хүүхэд болохыг мэдэхгүй гэдгээ мэдүүлнэ. Гэхдээ тэр 3972 дугаартай хүүхдийг маш тод сандаг байв. Энэ дугаарыг сонсох төдийдөл Хид хуучны дурсамжууд нь хөөрнө. Хи бол 3972 дугаартай хүү байсан юм. 20 жилийн өмнө 3972 дугаартай хүү байгууламжид ирж туршилтанд оржээ. Тэрээр угаалга тохиж буй ихийнхээ бүдэгхэн дүр зургаас өөрөөр өнгөрсөн амьдралаа огт сандаггүй байв. Яванда тэр альва эд зүйлийг оюун бодлороо хүзлүүлэх чадвартай. Босон ч түүнийгээ удирдах чаддаггүй байснаас болж өөхөх шахаж байжээ. Тэр үед нэгэн хүү гүйж ирээд түүнийг яг цагт нь авардаг. Хи түүнд болгоомжтой байхгүй бол чи ч бас өхөн шүү гэж сануулхад нөгөө хүү инээмсэглэн юу ч болж байсан би лав өхөж чадахгүй гэж хариулдаг. Тэр аварсан хүн яг одоо тэрхүү байгууллагын цөхрөлтгүй хайж байгаа үхшгүй мөнхийн хүүхэд байсан юм. Хи энэ бүх дурсамжийг байнга зүүдэлдэг бөгөөд хар дарж сэрэхтэй маш хүчтэй цочролд орсноос болж өөрийнхөө хүчийг хянаж чаддаггүй байжээ. Түүний байрнаас дандаа юм хагарч эвдрэх чимээ гардаг байсан нь үүнтэй холбоотой байв. Жиагийн эмээ эмчтэй уулзахад эмч түүнд итгэмээргүй мэдээд болгоно. Жиа бүрэн итэрсэн байлаа. Түүний биеийн байдал цоо эрүүл босон бөгөөд эмч үүнийг ердөөл гайхамшиг гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байв. Гайхамшиг гэх үг эмээд нь маш эрт дээр үед хэн нэгний хэлж байсан. Жиа бол гайхамшигын хүүхэд гэх үгийг сануулна. Үүнд ихэд төгссөн эмээ нь гэртээ буцаж ирээд Чой гэх хүн рүү залгадаг. Энэ хооронд Сон Кан хоёр хамтдаа архи унгаа Жиагийн эмээ өөрсдийг нь яах бол хэмээн санаа зовж сууна. Кан бүхэнцэндээ ундааны лазыг хан руу шидтэл тэр нь ханыг нэгт цоолж том нүх гаргах нь тэр. Тэрээр өөрийн энэхүү аимшигт шинэ хүчээ ойлгож чадалгүй цочирдно. Сон яг энэ үед гэртээ харьсан Соны гар хүрэгчтэйгөө тас наалтчихно. Тэр хичнээн өөгц татаад ч гараа салгаж чадсангүй. Түүнд бас л юу тохиолдоод байгаагаа ойлгохгүй сандралд орно. Ус зайлуулах хоолоон усанд хүрсэн хүмүүст онцгой хүч орж байгаа бололтой. Маргааш нь эмээ нь Жиад биеийн байдал нь маш сайн болсон ч байнга шинжилгээ өгөх хэрэгтэйг баяртайгаар дуулгана. Тэрч байтугай Жиад онгоцны тасалбар худалдаж авснаа хэлээд хэрэв өөрийнх нь гаргасан дүрмийг дагаж ажилд орвол мөнгө өгнө гэж амлана. Жиа маш их баярлаж алзуу юм шиг л хооллож эхэлнэ. Яг энэ үед Чо эмээ рүү залгаж тэд уулзахаар тохиролцдог. Удалгүй Жиа Кантай хамт ажиллаж эхлэх ба Кан өөрт нь юу тохиолдсныг гайхсан хэвээр л байв. Гинт тэдэн дээр Ли ирж Жиагаас гайхамшигт хүүхдүүдийн талаар мэдэх эсхийг асууна. Жиа тэр үгийг нь ч олигтой дуудаж чадахгүй мөнгөнө. Ли нэг л с ิจ гтэй зүйл мэдэрч түүнээс өгсөн мөртлөө яаж амьд байгааг нь шуудхан асууж алхна. Жиа сандран үүнийг өгөөсгөж би зүгээр л унтаж байсан гэж мэлцдэг. Үүний дараа Жиа Канаас хуурамч барьцаалалтын бичлэг хийсэн камер хаана байгааг асуухад өнөөх камерыг ус зайлуулах хоолой дээр орхисноо хэвнэг хэлнэ. Өөрт нь тохиолдсон энэхүү гайхамшигийг хүнд ч мэдэгдэхийг хүсээгүй Жиа камерыг авахаар маш их сандран тийшээ гүйнэ. Замдаа тэрээр Лигийн өөрийг нь нууцаар дагаж байгааг анзаардаг. Харин Ли өөрийг нь ч бас
Өөр нэгэн хүн ардаас нь нууцаар ажиглан дагаж байгааг огт мдээгүй байлаа. Жиа ус зайлуулах хоолой руу яаран очиход Ли хэдийнэ хог түүхчээс нөгөө камерыг нь авчихсан байлаа. Тэр бичлэгийг үзэж Жиа үнэхээр үхсэн байсныг өөрийн нүдээр харж баталгаажуулна. Өөрийн таамгийг шалгахын тулд Ли гинт Жиагийн дээрх барилгын суурийг бүхэлд нь нурааж архина. Хөөрхий охин зүхтахыг цөхрөнгөө баран оролцсон ч чадсангүй. Сон энэ бүхнийг нүдэндээ ч итгэж ядан харж байв. Гэтэл барилга бүрэн нурсны дараа Жиа гинт нэгэн усан онгоцон дээр оччихсон байлаа. Үзээд түүнийг ямар нэг аргаар олон улсын усан хил дээр очисон байна гэж хэлэх бөгөөд төхөөрөмж эвдэрсэн байх гэж зүтгэнэ. Яг энэ үед зурагтаар түүхэн кино гарч арын хэсэгт нь Жиа зурвасхан харагдаад өнгөрнө. Тэр өмнө нь эмнэлгээс Чос үрний үе рүү аялсан биш, харин түүхэн киноны зураг авалтын талбай руу санамсаргүй телепорт хийчихсэн байсан нь ийхүү тодорхой болов. Гэвч энэ удаад онгоцон дээр хүмүүс хууль бус бараа хил дагуулж байсан тул түүнийг цагдаа гэж андуурчээ. Тэд түүн рүү гал нээхэд Жиа тэр даруй нөгөө нурсан барилгын суурь руу буцаад телепорт хийгдэж ирнэ. Ли тэнд нуранг дундаас Жиаг хайж байсан бөгөөд охин гинт ард нь гарч ирэхэд шоконд орсондоо үхэх шахна. Тэр сандрахтаа өөрийнхөө супер хүчийг ашиглан Жиаг санамсаргүй түлхэж орхино. Гал өөрийн байгууллага руугаа буцаж очиод 3972 дугаартай хүүхэд мөн байна гэдгийг батална. Тэнд байсан эмэгтэй түүнийг эхлээд бараг сандаггүй ч өөр нэг охин Ли бол балтай ижил хүчтэйгээсээ болж үргэлж үзэн ядагддаг байсан хүү гэдгийг сануулдаг. Жиа Каны гэрт сэрнэ. Кан түүнд Сон түүнийг энд авчирсан гэдгийг хэлв. Жиа хувцсан дээрх сумны нүхийг шалгаж үзээд саяын болсон бүх зүйл үнэхээр бодит байсныг ойлгоно. Тэгээд тэр Канд өөрийгөө юр бусын супер хүчтэй болсон байх гэж хэлтэл Кан шууд л би ч бас нэг зүйлийг цохиод ханаа нэвтэлчихсэн гэж амнаасаа унгана. Тэр хоёр Соныг яасан бол гэж санаа зовон гэрлүүн яаран очиход түүний гар нь ургамалтай тас наалтчихсан байлаа. Сон зүгээр байгаа дүр эсгэгч удалгүй тэд түүний хүчийг бас олж мэднэ. Ийхүү гуруула юу болоод байгааг огт ойлгохгүй ялангуяа Сон маш их айсан байдагтай зогсцооно. Сон тэдэнд хотын захиргааны ажилтан хийх хүртэл ийм хүчтэй бөгөөд өглөө Жиаг алахыг оролцсон талаар хэлнэ. Цочирдсан Жиа Лигийн ажил дээр нь очиж нүүр тулахаар шууд шийднэ. Ли түүний юу яриад байгааг мэдэхгүй байгаа дүр эсгэж түүнээс зугцаар байх боловч Жиа бараг л түүнээс салахгүй дагна. Эцэст нь Ли гадуур ажилдаа мэд жүжиглэн офисоос гараад явхад нь Жиа болон бусд нь түүнийг дагна. Энэ үед Жиагийн эмээ уулзах ёстой байсан Чой гэх хүн нь нас барсныг олж мэднэ. Тэр шарил дээр нь очиход хүмүүс түүнийг амиа хорлсон бөгөөд үхэхээсээ өмнө эмээд зурус үлдээсэн талаар хэлнэ. Зуруст тэрээр хаа эмчийг өргөдөж байгаагаа бичээд 20 жилийн өмнө хаа эмч хилс хэрэгт гүтгэгдсэн тэрээр хизээж хүүхдүүд дээр туршилт хийж байгаагүй гэдгийг дурдсан байв. Үүнийг уншаад эмээ нь Чойг хэн нэгэн сүрдүүлсэн байх нь гэдгийг ойлгоно. Энэ үед хаа эмч нэгэн нууцлаг зочны тусламжтайгаар шоронгоос суллагдах бөгөөд тэр зочин түүнд үхэшгүй мөнхийн хүүхдийг олж ирэхийг тушаана. Хаа эмч хамгийн түрүүнд Чойгийнх руу мэдээлэл хайхаар очдог. Зоогийн газрын эзэн эмээг үннийг мэдэж байгааг олж мэдээд байгууллагынхаа оюун санааг удирдах чадвартай нэгэн охиныг явуулж Чойг алуулсан нь энэ байв. Үүнээс л уг байгууллагын нууц төв нь нөгөө хачирхалтай сүм байсныг бид мэдэж авна. Удалгүй хоёр мөрдөгч хүмүүс алга болоод байгаа хэргийн талаар асуухаар сүмд очино. Нөгөө нууцлаг эмэгтэй тэднийг халуун дотноор хүлээн авч үзэсгэлэнтэй сайхан гадраа сонирхуулна. Мөрдөгчдийн нэг нь тайвширч эхлэхдээ зэрэгцэн тэрээр тэнд хачирхалтай нэгэн нууц өрөө байгааг анзаарч сэчин улам нэмэгдэнэ. Эмэгтэй хэвнэх нь түүнийг үзүүлнэ гэ тэднийг доош нь дагуулж орно. Тэр газар үгээр хилэмгүй үзэсгэлэнтэй харагдах боловч үнэндээ энэ бүхэн зөвхөн тэдэнд зориулж түүний бүтээсэн хий үзэгдэл хуурмаг зэрэглээ байсныг тэд мэдсэнгүй. Тэндээс гарсны дараа мөрдөгч өнөөх ус зайлуулах хоолой дээрх цагдаа шиг асар ихээр хүлэрч байгаагаа анзааран ихэд түгшиж эхэлнэ. Манай гурван баатар Лигийн өмнө зориуд супер хүчний талаар ярьж эхэлнэ.
Лигийн анхаарал сарниж байгааг нь ашиглан Жиа түүний цүнхийг сэмхэн хулгайлж улмаар тэр гурав хийг хүчээр чирж авч яваад өөрсдийнх нь хүчний талаар байцааж эхэлнэ. Гэвч тэдний зогшилтгүй үгхэнээс болж хийгийн толгой нь өвдөж би юу ч мэдэхгүй бас юу ч мэдхийг хүсэхгүй байна хэмээн уурлана. Тэд Лигээс залхаж түүнийг машинаасаа хөөж буулгахыг оролдоно. Гэвч Ли хаана бууж байгаагаа огт мэдэхгүй байсан тул хаалганаас зууралдаж байтал гэнт тэдний нүдний өмнө нэгэн цагдаагийн машин замаас гарч унахыг харна. Гуруула туслахаар гүйн очиж эхний цагдааг машинаас татаж гаргана. Дараа нь Жиа, Кан хоёр дахь цагдаа гаргаж авахыг оролдох боловч тэр хүний бие маш хачирхалтай хэвийн бусаар гажиж хэлтрээ алдсан байв. Машин дэлбэрэхээс өмнө Жиа хурдан ус авчрахыг соонд даалгаад өөрөө Кантай хамт цагдааг нөгөө талаас нь татаж гаргахаар нацалдана. Энэ үедээ Жиа Ли рүү хүн шиг байхыг хүсэж л байгаа бол хурдан хүчээ ашиглаад энэ машиныг хөдөлгөөч хэмээн зогсолтгүй хашигчна. Эцэст нь Ли бууж өгөн тэдэнд туслахын тулд өөрийн телекинез оюун бодлороо зүйлсийг хөдөлгөх хүчээ ашигладаг боловч тэнийг Кан үүнийг өөрийнхөө хүч гэж эндүрнэ. Ингээд тэд арай хийж цагдааг 9 минут гаргаж авлаа. Тэгтэл соон уснаас ямар нэг хачин амьтан өөр рүү нүдээ ирмэхийг харлаа хэмээн үхтлээ айсан байдагтай гүйж ирнэ. Мэдээж түүнд хинч итгэсэнгүй. Соон галыг унтраахаар ярам орцсон боловч гинт түүний бие шатаж буй машинтай тас наалдчихна. Бүр дордууштай нь Кан бас түүн рүү наалдчихна тэр. Жиа тэднийг аврахыг Лигээс цөхрөнгөө баран гуйснаар Ли дахин хүчээ ашиглаж Каныг сонгоос арайхийн салгана. Дараа нь тэр өөрөө Соныг аврахаар гүйн очтол энэ удаад Соны өөрийнх нь хүч идэвхждэг. Сон машины сүрсэн хэсгийг ашиглан өөрийгөө хүчээр салгаж чадах бөгөөд Ли дэлбэрэх гэж буй машиныг цаг алдахгүй хол шидэж орхино. Энэхүү аимшигт ослоос амьд мултарсны дараа Жиа тэднэр маш их бахархаж бүгдээрээ нийлээд супер баатрийн баг байгуулах хэрэгтэй хэмээн баяр хөөртэйгээр зарлана. Гэвч Лид үүнд оролцох ямар ч хүсэл байсангүй. Тэр тэднийг зүгээр л өөрийг нь хаа нэгтээ буулгаад өгөхийг хүснэ. Харин нөгөө хэдэн цагдаа нарыг аварсны шагналын мөнгийг гуруулаа хувааж авна байх хэмээн итгэн баярлалцгаана. Хожим нь Ли хотын бүртгэл мэдээллийг ухаж бүх зүйлийг маш нарийн шалгаж эхэлнэ. Эцэст нь тэр гурвыг супер хүн болгож хуургасан зүйл нь өнөөх ус зайлуулах хоолойн ус байсныг олж мэднэ. Нөгөө бие нь гажсан цагдаа хүртэл үүнээс болж хуурсан байлаа. Усны их үүсвэрийг мөшгөж үзээд энэ нь өнөөх хачирхалтай сүмийн төв байрнаас шууд урсан гарч байгааг олж тогтооно. Ингэснээр тэрхүү сүм бол хаа эмчийн шин бааз мөн болохыг Ли баттай мэдсэн ч цаашид юу хийхээ огт мэдэхгүй байв. Энэ хооронд нөгөө гурав аварсан цагдаа нараа ирэхээр имлэгт очисон боловч тэнд ямар ч гэмтсэн цагдаа хүрэгдэж ирээгүй гэдэг мэдээ сонсно. Тэд цагдаа нартай шууд холбогдож үзээд тэд ор мөргүй алга болсныг олж мэднэ. Тэр гурав өөрсдийн гараар цагдаа нарыг түргний тэргэнд хүлээлгэж өгсөн учраас хаашаа алга болсныг нь гайхан маш ихээр сандарч эхэлнэ. Тэд супер хүмүүсийг ангуучилддаг ямар нэг байгууллага тэднийг ч бас хулгаасан байх вэ гэж айх бөгөөд тэдний энэ таамаг зөв байлаа. Сүмийнхэн хэдийнэ цагдаа нарыг төв байр руугаа аваад явсан байв. Хийх эцэст нь юу болоод байгааг бүрэн ойлгох үед түүнд бал ойртож ирнэ. Тэр Лид өөрийн хүслээр эцэгтэйгээ уулзахаар явсан дээр гэж сануулна. Хаа эмч тэдэнд тийм аимшигтай зүйл хийсэн байтал бал одоо хүртэл түүнийг эцэг хэмээн дуудаж байгаад Ли маш их байхна. Бал маш тайвнаар, тийм учраас л би түүнд хайртай. Тэр надад үн цэнийг мэдрүүлсэн. Одоо би ч бас түүнд тусалж байна. Би гажигтай хүмүүсийг цуглуулж устгахад гэж хариулав. Үүнийг сонсоод Ли хувирлан амжилтгүй болсон буюу бажигтай болсон хэнийг ч болов тэд устгадаг болохыг тэр даруй ойлгоно. Тийм учраас л тэд нөгөө бие нь гажсан цагдааг авч явсан байжээ. Ли тэрхэн зуурт Жиа болон бусад хүмүүст маш ихээр санаа зовж эхэлнэ. Үүний дараах нь Жиа түн дээр ирж цагдаа нар эмнэлгээс алга болсон тасаар хэлдэг. Ли түүнд маш хатуугаар анхааруулж "Тэгвэл хүчээн үү, муужгаа минь? Чи болон бусад чинь нуугдахгүй бол тэд та нарыг ч бас бариад явчихна" гэж захина. Гэвч Жиа түүний үгийг сонсохын оронд хүчээ хэрхэн удирдахыг зааж өгөхийг шаардан шалсаар л байлаа. Ли түүнийг огт тоохгүй байх тусам Жиа усан бүр зөрүүдэгч түүнээс салахгүй дагсаар байв.
Гинт Лигийн ажлын газрын эмэгтэй гарч ирэхэд Жиа түүнд харагдахгүй тулд шууд л өөр тийшээ телепорт хийчихнэ. Түүний буцаж гарч ирэхэд Ли хүчээ ашиглан Жиаг агаарт өргөж шууд утгаараа таазанд нааж орхино. Гэвч Жиа айхын оронд үүнд нь маш их дурлаж "Чи яаж ийм гайхалтай хүчээ нууж чадж байна аа?" хэмээн инээд алдна. Яг тэр мөчид Ли түүнийг бүрэмсэн галтуурсан гэдгийг ойлгодог. Дараа нь Жиа сандрангуугаар хүчээ алдвал дахиад өгөх үү гэж асуухад Ки тийм зүйл болохгүй гэж тайвшруулна. Үүнийг сонсоод маш их баярлсан Жиа баярсандаа бараг л бүжрэсээр офсоос гарч явна. Хи түүнийг араас нь нууцаар ажиглаж өөрийн ирэхгүй түүнд татагдж байгаагаа мэдэрнэ. Гэвч Лиг ажилдаа эргэж орохын даваан дээр Бал бас л Жиаг нууцаар ажиглаж түүнд рүү дайрахаар бэлтгэж байгааг анзаарна. Ли хурдан арга хэмжээ авч ямар нэгэн муу зүйл болохоос өмнө Балыг явуулна. Үүний дараа тэр Жиаг офс руу буцаж ирэхийг шаардна. Хи үнэндээ түүнийг Балаас хол байлгаж хамгаалахын тулд ингэж байгааг мэдээгүй Жиа маш баяртайгаар үгэнд нь орно. Лиг оффистоо буцаж ирэхэд Жиа маш догтгсон байдагтай сууж байв. Учир нь тэр бүхнийг буруугаар ойлгож Лиг өөрийгөө ажилд авч байна гэж бодсон нь энэ байлаа. Жиа тэр даруй эмээ рүүгээ залгаж энэ мэдээгээ дуусгахад хөгшинч бас маш их баярлана. Эмээ нь зоовын газар руугаа яаран очиж ажилчдаа бахархалтайгаар хэлэх ба тэд ч бас баяраа хамтдаа тэмдэглэцгээно. Гэвч удалгүй ажилчид нь эмээд зочин ирсэн байгааг дуулгана. Түүнийг эргэж хартал хаа эмч болон бусад супер хүмүүс зогсож байлаа. Тэрхүү супер хүмүүс хаа эмчийг өөрсдийн эцэг аврагч гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байв. 20 жилийн өмнөх дэлбэрэлтийн үеэр тэд хаа эмчийг аврахаар гүйж очисон бөгөөд хаа эмч тэдэнд зүхтаж өөрийг нь хүлээж байхыг тушаажээ. Тэд ягар хийснээр нь хийсэн ба тэдний биеийн хувирал маш ноцтой гаж нөлөө үзүүлж байсан учраас хаа эмчийг шоронгоос суллагдан тэднийг дахин хайж олоход маш их баярлцгаасан байв. Тэд өхөшгүй мөнхийн хүүхдийг олчих бол бүгд идэрнэ гэж гүнээ итгэдэг байлаа. Хаа эмч Жиагийн эмээтэй суунгаа хэрхэн шоронгоос суллагдсныг нь асууна. Тэгээд тэр энэ бүх зүйл болох шалтгаан нь эмээ өөрөө байсан гэдгийг хэлнэ. Цочирдсан эмээ юу яриад байгааг нь асуухад тэрээр зөвхөн хүүхдүүдэд туслахыг хүссэн ба тэр мөнгийг хаа эмч яг юунд ашиглаж байгааг огт мэдэхгүйгээр асар их хэмжээний хандив өгдөг байснаа тайлбарлана. Хаа эмч ёчтойгоор хэрэв түүний мэс чанар цэвэр байгаа бол тэр л биз хэмээн. Дараа нь тэр эмээгээс өхөшгүй мөнхийн хүүхдийн талаар асууна. Эмээ тэр хүүхэд үхсэн гэдгийг хатуу мэдэгдэнэ. Хаа эмч байгууллагынхаа нэгэн охиноор оюун санаа удирдах хүчийг нь ашиглуулан дахин байцаалгасан ч эмээ өхөшгүй хүүхдийг үнэхээр үхсэн гэж зүтгэсээр л байв. Өхөшгүй мөнхийн хүүхэд хизээж үхэж чаддаггүй байлаа. Хаа эмч түүн дээр тоо томшгүй олон удаа туршилт хийжээ. Тэр хүү дахин үхсэн боловч өөхөх тоолондоо буцаад л амьлдаг байв. Хамгийн аимшигтай нь үхэл бүрэн түүнд төвчхийн аргагүй аимшигт өвдөлтийг мэдрүүлдэг байсан юм. Хи энэ бүх тарчлааныг нүдэрээ харж байжээ. Нэгэн өдөр Ли найзынхаа зовж ханалж байгааг хараад хилэгнсэндээ биеэ хянаж чадгаа байж тэрхүү байгууламжийг бүхэлд нь устгасан бөгөөд энэ нь 20 жилийн өмнөх дэлбэрэлт байсан юм. Түүнээс хойш өхөшгүй мөнхийн хүүхэд хаашаа алга болсныг хэн ч мэдээгүй ба Хи хүртэл түүнийг хайсаар байв. Хи Жиаг өхлөөс эргэн ирэхийг хараад түүнийг өхөшгүй мөнхийн хүүхэд байж магадгүй гэж сэжилж байжээ. Гэвч Жиа охин учраас мөн түүний найз эрэгтэй хүүхэд байсныг маш тод санаж байсан тул өөрийгөө эндүүрсэн байх гэж бодон энэ таамгаа орхисон байв. Энэ үед хаа эмч болон бусад хүмүүс зоогийн газраас эмээг нь алалгүйгээр орхиж явна. Харин Жиа өөрийнхөө супер хүчинд маш их баяртай байв. Хэрвээ Лигээр заалгаж сайн бэлтгэл хийвэл дахиж хизээч онгоцны тасалбар авалгүйгээр хүссэн газар руугаа аялж чаддаг болно доо хэмээн тэр маш ихээр догтлоно. Маргааш нь Ли түүнээс ажил дээрээ туслахыг гуйдал Жиа шууд л Кан, Сон хоёрыг дагуулад ирнэ. Лигийн ажлынх нь түүнийг ийм хачин амьтадтай хамт ажиллаж байгаад үнэхээр итгэж чадахгүй байв. Удалгүй сүмийн гишүүд гудамж цэвэрлэхэд туслах нэрийдлэр тэнд хурж ирнэ. Гэвч Ли тэдний жинхэнэ зорилгыг шууд л ойлгоно. Тэд Жиагийн хувирлыг амжилтгүй болсон ажигтай гэж үзэж байгаа тул түүнийг барихаар ирсэн нь энэ байв.
Жиагийн аюулгүй байдалд санаа зовсон Ли яаргачлан Жиа, Кан, Сон гурвыг нэг өрөөнд нөөж тэндээ бэлтгэл хийхийг тушаана. Тэр тэднийг хүчин яг хизээ яаж идэвхждэг болохыг нарийн олж мэдхийг даалгав. Ингээд тэр гурав нөөгдсөн газраа хүчээ нухацтайгаар туршиж эхэлнэ. Энэ хооронд байгууллагынхан хувирал нь амжилтгүй болсон дахин нэг хүнийг цаазаар авна. Үүнийг харсан охидын нэг нь сандран тэдэнд бас ийм зүйл тохиолдох вэ гэж найзаасаа асууна. Харин нөгөө охин нь эцэгтэй илүү их итгэж үхшгүй мөнхийн хүүхдийг олоход л анхаар би бүхнийг зохицуулна гэж амлана. Үүнтэй зэрэгцэн Жиагийн эмээгийн хүсэлсэн мөрдөгч зоогийн газрын хяналтын камерын бичлэгийг шалгана. Тэрээр супер хүмүүс камерт ганцхан удаа л өртсөн байгааг анзаарна. Мөрдөгч бичлэгийг эмээд харуулхад Бал Жиаг олж хараад хийгийн хажууд үргэлж эргэлдэж байдгийг нь хаа эмчид хэлж байгаа нь бичигдсэн байв. Хаа эмч шууд л Балыг түүнийг авчир гэж тушаасан боловч Балыг ойртох үед Жиа гинт агаарт замхран алга болсон. Телепорт хийсэн нь харагдана. Эмээ үүнийг хараад маш их цочирдно. Гэтэл үүнээс ч илүү хачирхалтай зүйл тохиолдов. Эмээгийн хажууд зогсож байсан мөрдөгч гинт түүний утас руу залгах нь тэр. Тэр мөрдөгч яг хажууд нь байх ёстой шүү дээ. Яг энэ мөчөд эмээ хажууд нь байгаа мөрдөгч бол хуурамч гэдгийг ойлгоно. Энэ бол байгууллагын хуурмаг зэрэглэлээ үүсгдэг охин байлаа. Охин маш тайвнаар эцэгтэй зориулж үхшгүй мөнхийн хүүхдийн байршлыг мэдхээр ирснээ хэлнэ. Эмээ маш их уурлан чи түүнийг эцгээ гэж дуудаж байгаа юм уу? Чи галзуураа юу? Тэр хүн та нарыг тамлаж зүгээр л ашигласан шүү дээ гэж хашигчна. Охин ч мөчөөгөө үгэлгүй хорсолтойгоор тэгсэн ч чамаас дээр ядаж л тэр хувиралд орсон хүүхдүүдийг аварсан. Харин чи биднийг бүгдийг нь хайсан гэж сүргэнэ. Хаа эмч тэдний тархийг ямар аимшигтайгаар угааж төөрөгдүүлснийг ойлгосон эмээ гүн шоконд орно. Охин түүнийг үхшгүй мөнхийн хүүхдийн байршлыг хэлэхгүй бол үрд аимшигтгий үдирдэл донд төвжих болно гэж сүрдүүлнэ. Гэвч эмээ маш хүүтнээр өнгөрсөн 20 жил миний хувьд аль хэдийнэ там байгаагүй юм шиг л ярих юм гэж хариулав. Охин ч яваад өгнө. Тэр даруй эмээ ач охиныхоо аюулгүй байдалд үхтгээ санаа зовж жинхэнэ мөрдөгчд Жиаг яаралтай олохыг тушаадаг. Энэ зуур Ли сүмийн бүлгмийн удирдагчийг бүрмсэн галзуурсан. Бүр өөрсдийнхөө супер хүчийг бурхнаас өгөгдсөн гайхамшиг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн болохыг олж мэддэг. Сүмийн удирдагч Балын тушаалыг сохроор дагаж Лид түүнийг үхэх гэж байгааг хэлнэ. Бал дайралтаа эхлүүлэх ба хамгийн түрүүнд өнөөх сүмийн удирдагчийг өөрийг нь хөнөөнө. Дараа нь Лидээ тулалдаж эхэлнэ. Гинт Жиа санамсаргүйгээр яг тулааны голд телепорт хийж орж ирэх ба харсан зүйлдээ маш их цочирдно. Бал түүн рүү машин шидэх яг тэр мөчөд тэр найзууд руугаа буцаад телепорт хийнэ. Ли аюулд орсон талаар тэдэнд сандран анхааруулах гэж байгаад тэр Каныг барьж авах бөгөөд санамсаргүй түүнтэй хамт буцаад тулааны талбар руу телепорт хийчихнэ. Бал энэ удаад гурвууланг нь нэмсэн устгахаар шийдэж дахин нэг машиныг тэдний зүг аимшигтай хүчээр шидлээ. Жиа өөрийн амиа үл хайрлан шууд л урагш үсэрч Лиг биеэрээ хаан тас тэврэв. Асар том төмөр унаж газар доргион тоос бужигнахад Бал ялалтаа тэмдэглэн хүйтнээр инээмсэлж зогсов. Гэтэл гинтгэн тоосны дундаас өнөөх машин агаарт хүүрэн нисэн нь Кан яг л ууртай тэрхүү хүнд төмрийг хоёр гараараа хөнгөн өргөж чулуудсан нь тэр байв. Бал нүдэндээ ч итгэж ядан "Юу вэ? Чи бас хувирсан юм уу? Дахиад нэг гажиг амтна уу?" хэмээн хаширлаа. Харин Кан ингэрээ бахархалтайгаар "Ажиг гин шүү. Би цоо ирүүл байна да" хэмээн игдүүцэн хариулав. Уурсан Бал хамаг хүчээрээ түүн рүү дайрч эхэллээ. Гэвч үр дүн нь дэндүү хачирхалтай бөгөөд инээдтэй байв. Балын шидсэн болгон Кангийн эргэн тойронд унаж, орчин тойронд тэр жигтэй сүрэн дэлбэрч байхад Канд ганц ч зураас гарсангүй. Хамгийн инээдтэй нь Кан өөрөө юу хийгээд байгаагаа ямар агуу хүчтэй болсноо огт ойлгохгүй байлаа. Тэр зүгээр л юу ч болоогүй юм шиг баяртайгаар алга ташиж өөрийгөө ялж байна хэмээн тэнэгхэн хүн шиг хөөрцөглсөн. Энэхүү утгагүй бөгөөд инх замраагүй тулааны дундуур Жиа сүүлчийн хүчээ шавхан Лиг тэрсээр дахин телепорт хийлээ. Орон зай солирдож тэд Жиагийн үргэлж очихыг мөрөөддөг байсан тэр л үзэсгэлэнтэй газарт
эцэст нь нэг хурж ирэв. Гэвч энэ гайхалтай мөчид нэгэн маш бунигтай асуудал байсан нь Жиагийн амьсгал тасарч байлаа. Түүний хүзүүнд ямар нэгэн зүйл зоогдсон байв. Хээ түүнийг нүдэн дээр нүхэж байгааг юу ч хийж чадалгүй харах боловч хэдхэн хормын дараа Жиа дахин ам орж сэрнэ. Жиа юу болоод өнгөрснийг огт ойлгохгүй төөрөгдөнө. Харин Ли эцэст нь Жиаг үхшгүй мөнхийн хүүхэдтэй ямар нэг байдлаар холбоотой гэдэгт бүрэн итгэлтэй болно. Ширүүн тулаан хүчээ хэтрүүлэн ашигласнаас болж Ли гинт ухаан алдаж унана. Нөгөө талд Барч бас туйлдсан байсан бөгөөд Жо түүнийг хүчээ болгоомжгүй ашиглалаа гэж загнана. Ран бас Лигтэй яах гэж тулалдсан юм бэ хэмээн уурлан асууна. Баал түүнээс яагаад Лид ингэтлээ санаа зовоод байгааг нь асуухад Ран Ли зүгээр л бидний нэг учраас гэж худал хэлнэ. Үнэндээ Ли түүний хувьд аль эртнээс онцгой нэгэн байжээ. Өмнө нь Ран хуурмаг зэрэглээ үүсгэх хүчээ ашиглан Хид маш үзэсгэлэнтэй зүйлс харуулж түүнийг инээлж чадаж байсан юм. Тэр цагаас хойш Ран түүнийг нууцаар хайрлах болсон байв. Энэ зуур Жиа ухаангүй болсон Лиг гэрт нь авчирч Кан түүнтэй хамт үлдэнэ. Тэд хамтдаа түүний шархыг цэвэрлэхдээ бие нь битүү сорив, хуурчин шархаар дүүрэн байгааг анзаарч Лигийн амьдрал ямар аимшигтай байсныг ойлгоно. Эмээгийнх нь явуулсан мөрдөвч тулааны талбараас хаа сайгүй хүний цус байгааг олох боловч хэнийг болохыг нь тогтоож чадахгүй. Хигийн гэрт Жиа түүнийг маш их өрөвдөн хажууд нь сахиж сууна. Хи унтаж байхдаа ээжигээ зөөлхөн дуудах нь Жиагийн сэтгэлийг ихэд хөдөлгөнө. Тэрч байтугай Хи унтаагаараа өөрийн ихгүй Жиагийн гараас атгана. Хожим нь Жиа гэрээсээ хэрэгтэй зүйлс авчирч Хигийн гэр орныг цэвэрлэж хоол хийж өгөх ба Хи сэрээд үүнийг хараад маш их баярлана. Маргааш нь ажил дээр нь Жиа, Кан, Сон 3 дахиад их түүнийг хүрээлэн зогсож Wonder Kinderтэй яаж тулалдах талаар асуултаар болно. Хи тэдэнд оролцохгүй байхыг анхааруулсан ч эцэст нь тэднийг биечлэн тасгалжуулж эхэлнэ. Тэд Каны хүч түүнийг загнуулах үед итгэвчдэг болохыг олж мэднэ. Соны хувьд юунаас болж итгэвчээд байгааг бүрэн ойлгож чадаагүй л байв. Жиагийн хувьд зүрхний цохилт нь хурцсах үед хүч нь ордог гэдгийг мэдэх боловч үүнийгээ хэрхэн удирдахаа мэдэхгүй л байлаа. Жиа бууж өгөх гэж байтал гинт Жом харж маш их сандарна. Тэр Жомыг алхаар гүйхэд Хи үүнийг Хи үзэгдэл гэдгийг шууд ойлгоно. Учир нь гинт хаа сайгүй олон Жом гарч ирнэ. Ран тэднийг хооронд нь хагаралдуулахын тулд ийхүү шавжны Хи үзэгдэл харуулж ихсэн нь энэ дайв. Ран Хихтэй нүүр тулж яагаад эдлэр хүмүүсийг гэр бүшгээ хамгаалаад байгааг нь шаардан асууна. Хаа эмч тэдэнд одоо ч санаа тавьдаг гих Раны төөрөгдлийг хараад Хи маш их төвшинэ. Ран хэтэрхий холд авахад Хи эцэст нь түүнийг түлхэж Хи үзэгдлийг сарниулна. Тэр шөнө Ли Жиатай хамт суунгаа Раны тухай болон тэрч бас үхшгүй мөнхийн хүүхдийг хайж байгааг хэлж өгнө. Үхшгүй мөнхийн хүүхэд тэр хоёр маш дотн найзууд байжээ. Тэр хүү үнэхээр үхэж чаддаггүй байсан боловч Ли түүнийг алдаж бүр үрд алга болчихсон юм болов гэж тайхах болсон байв. Жиа түүнээс чи түүнийг үхэж чадахгүй гэсэн биз дээ. Тэгээд яаж үхэх юм бэ гэж асуухад Ли чимээгүйхэн явил чам шиг гэж хариулна. Тийм учраас л Ли Жиаг сэжиглэж байсан бөгөөд ялангуяа эмээ нь хаа эмчийн судалгааг олон жилийн турш санхүүжүүлж байсныг мэдээд бүр жихээр сэжиглэх болжээ. Жиа энэ бүх үннийг сонсоод бүрэн цочирдно. Тэрээр 7 настайдаа орж байсан хагалгааныхаа талаар эмээгээсээ очиж тулхан асууна. Эмээн ч эцэст нь үннийг хүлээн зөвшөөрөв. Тухайн үед дэлбэрэгт болох яг тэр мөчид Жиа үхэж байжээ. Үхшгүй мөнхийн хүүхдийн бие үхсэн мэт харагдаж байсан ч тархины үйл ажиллагаа нь хэвийн байсан байна. Энэ үед Чо эмээд нь тэхүү үхшгүй мөнхийн хүүхдийн зүрхийг Жиад шилжүүлэн суулгахыг зөвлөсөн байжээ. Өөрөөр хэлбэл Жиагийн дотор үхшгүй мөнхийн хүүхдийн зүрх цохилж байгаа гэсэн үг юм. Жиа үннийг мэдээд бүрмсэн сүрэх мэт болно. Эмээ нь тэр гим зэмгүй хүүхдийн амьдралыг шууд босаар сүйтгэхэд зогсохгүй. Тэхүү аимшилт туршилтуудыг анхнаас нь санхүүжүүлж байсанд тэрээр маш их гимшинэ. Гимшил гунигтаа автсан Жиа гудамжаар уйлан алхаж Лигийн нүрийг ч харж чадахгүй байв. Ли түүнд санаа зовсондоо алсаас нууцаар дааж байлаа.
Эцэст нь Жиа гэртээ харихаас татгалзаж Каны гэрт хоноглох бөгөөд маргааш нь ажилдаа ч очсонгүй. Энэ хооронд эмээгийнх нь явуулсан мөрдөгч сүм рүү нууцаар нэвтэрч тэнд юу болж байгааг бичиж авна. Сүн доторх хүмүүс бал болон түүний бүлэмийнхний энэ оны эцэс гэхэд дэлхий сүнэн гэх үгэнд чин сэтгэлээсээ итгэж байлаа. Учир нь супер хүмүүс тэдний нүдэн дээр тайхамшиг бүтээж байв. Жишээ нь бал хүчээ ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүг босгож алхуулахад хүмүүс үүнийг юр бусын супер хүч гэж бодохын оронд бурхны гайхамшиг гэж бүрэн итгэж байлаа. Тэр шөнө Жиа эцэст нь Ли дээр очино. Ли түүний өлсөн байгааг шууд анзаарч доошоо буйн чимээгүй хүн хоол авчирч өгнө. Жиа нулимс туслуулан өөрийнх нь гэр бүл эмээгээс нь болж Ли найзаагаа арцсанд юу гэж хэлхээж мэдэхгүй байгаагаа хэлнэ. Харин Ли зөөлнөөр энэ чиний буруу бишээ гэж тайвшруулна. Яг энэ үед Кан эмээгийнх нь зоогийн газраас бөөн хоол барьсаар орж ирж тэдний яриаг тасалдаг. Жиа өөрийг нь хүрээлж буй энэ их халамж сайхан сэтгэлд маш их уярна. Хожим нь Жиа эмээ дээрээ очин таны тэр үед хийсэн зүйлийг би уучлж чадахгүй ч хэнд ч таныг гэмтээхийг зөвшөөрөхгүй гэж хэлнэ. Энэ үгийг сонсоод эмээ нь маш их баярлана. Гэвч Жиа гинтхэн бүх эд зүйлээ баглаад Лигийн гэрлүү нүгээд ирхэн тэр. Тэрч байтугай эрэгтэй эмэгтэй хүн хоёулахнаа амьдрах нь цохимжгүй гэд Каныг хүртэл чирээд ирдэг. Ли дурамчхан хүлээн зөвшөөрж ядаж сон дагаад ирээгүүд нь тэнгэр талархна. Гэвч маргааш өглөө нь сон яаж ийгээд хүрээд ирэх ба Лиг ажиллах гэж оролдох зуур хэвнэг өглөөний цай уугаад сууж байлаа. Ли тэднээс бүрмэсэн залхаж байв. Гэсэн хэдий ч тэд бэлтгэлээ үргэлжлүүлв. Тэд эцэст нь соны хүчийг юу идэвхжүүлдэг болохыг олж мэднэ. Түүнийг худал хэлэх бүрд хүч нь ордог байв. Жиагийн хүч түүний зүрхний цохилтыг хурцгах бүх зүйлийг туршиж үзээд кофе шууд үйлчилдэг болохыг нээн. Жиа кофе уусан даруйдаа тасралтгүй хаа сайгүй телепорт хийж зугаацаж хүмүүст юм хөдөлтөж авч эхэлнэ. Нэг удаа Ли түүнээс өөр хүмүүсийг өөртөөгөө хамт шилжүүлж чадах эсхийг нь асуухад Жиа шууд л түүнийг шүүрж аваад далайн эрэг рүү телепорт хийчихнэ. Тэр Лиг шийтгэж тэнд нь орхиод явах шахсан ч Ли зогсолтгүй залгаж үгсээр байгаад буцаж ирж ахуулдаг. Гэвч нэг асуудал байсан нь Жиа буцаж ирээд Лигийн өөр рүү нь гүйж явааг харах бүрт зүрх нь хүчтэй цохилж дахиад л өөр тийшээ телепорт хийчихэд байв. Энэ нь хэд хэдэн удаа давталдаж эцэст нь Ли бууж өгөн нийтийн тээврээр гэртээ харахад хүрнэ. Лиг буцаж илгээд Жиа түүнд зориулан төрсөн өдрийн жижигхэн гинтийн бэлэл барина. Ли өөрийнхөө төрсөн өдрийг ч мэддэггүй байв. Жиагийн баяртайгаар авчирсан бяцхан бэлөө түүний сэтгэлийг маш их хөдөлгөнө. Гэтэл Лиг гинтхэн түүнд хүмүүсийг ингэж өнгөцгөн дүгнэхээ боль гэж хэлснээ шууд л түүнд нойр суулгах ийм өвч унтуурж аргана. Тэгээд тэр хаа эмчтэй холбогдов. Үнэнд хэрэгтээ Ли анхнаасаа хаа эмчтэй нууц тохиролцоо хийсэн байжээ. Тэр ямар нэг зүйлийн хариуд үхшгүй мөнхийн хүүхдийг олж өгөхөөр тохиролцсон байв. Энэ үед сон нөгөө хідэд санаа зовж хайж яваад Лиг анхнаасаа тэдний эсрэг ажиллаж байсныг олж мэдээд маш их царчирдана. Аймхаа сон Канд ч хэлэлгүй шууд л гэр бүлээ аврахаар гэр рүүгээ зогтдог. Гэвч тэр эхнэр охин хоёртоо бүх зүйлийг тайлбарлахыг оролцсон ч хэн нь ч түүнд итгэсэнгүй. Тэд түүнийг байнга ярьдаг шигээл дэмэрч байна гэж бодно. Бухимдсан сон би чамтай цаашдаа хамт амьдарч төвчгүй н гэж амнаасаа унгах ба үүнийг хэлэх мөчид түүний гар нь шууд л нэг зүйлдээ дааснаалдчихна. Учир нь тэр худал исэн юм. Тэгээ тэр өөрийнхөө өрөвдөлттэй амьдралыг бодон уйлж гарна. Жиаг сүмийн төв байранд хүргэж ирсний дараа бусдыг нь хамт суулгана. Жо юу болоод байгаад сэжиглэж эхлэгч хаа эмч тайвнаар Жиад тайвшруулах им тарихыг тушаана. Гэвч Жиа хэдийнээ сэрчгсэн байлаа. Тэр сандахын оронд яг л галзуу эрдэмтний лаборатори шиг харагдаж байна хэмээн тэр газрыг шоолно. Хаа эмч түүнийг огт тоолохгүй хөрөмжөө бихцээр л дайв. Тэгтэл Жиа халааснасаа өөрийнхөө хамгийн дуртай кофедээ цэгцэг нүрээ гаргаж ирнэ. Түүнийг идэх мөчөд тэр шууд л телепорт хийж алга болно. Яг энэ үед Ли хуучин хавтас тэргээ нээж эцэст нь үннийг олж мэднэ.
Түүний аав нь нас барсан боловч ээж нь амьд байлаа. Энэхүү мэдээг бүрэн ухаарч амжаагүй байтал гинт Жиа түүний яг өмнө нь телепорт хийж гарч ирнэ. Тэр шууд л Лиг барьж аваад яагаад өөрөөс нь урвсныг ууртайгаар шаардна. Гэхдээ түүнтэй хэрэлдэх зураа Жиа түүнд бас кофетэй цэлцэгнүр атгуулдаг. Яг энэ үед Ли кофе түүний хүчийг идэвхжүүлдэг бөгөөд Жиа хүссэн үедээ зугтаж чадна гэдгийг хүнд ч хэлээгүй байсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл Ли түүнийг хаа эмчид өгөх шаардлагагүй л байсан гэсэн үг. Жиа түүний өмнө уйлахын даваан дээр эцсэндээ гинт дахин өөр тийшээ телепорт хийчихнэ. Гэвч энэ тэнэг үйлдэл нь түүнийг буцаад шууд сүмийн төв байранд аваачиж унагсан нь хамгийн инээдтэй бас азгүй хэрэг байлаа. Мэдээж тэд Жиаг дахин шууд л ухаан алдуулж хагалгаанд бэлтгэж эхэлнэ. Түүнийг сэрхэд хаа эмч бусад хүүхдүүдийг амьд үлдээхийн тулд түүнийг алах гэж байгаагаа маш хүйтнээр тайлбарлана. Түүний хувьд Жиагийн амьдрал өөрийнх нь том зорилгын дэргэд юу ч биш байлаа. Тэр зүгээр л хинч биш байв. Жиа нулимс туслуулан түүний үхлээс ядаж Лид ямар нэгэн ашиг тус гарах эсхийг асууна. Хаа эмч Ли хэдийнэ хүссэн зүйлээ буюу ээжийнхээ тасаарах мэдээллийг авсан гэж хариулав. Үүнийг сонсоод Жиа маш их шаналх боловч үнэндээ түүний өнцгөөс харахад Лигийн ээжигээ гэсэн шалтгаан нь ойлгож болохуйц байсан тул тэр Лиг бүрэн үзен ядаж чадахгүй л байлаа. Маргааш нь Жиагийн эмээ олон жилийн өмнө энэхүү төслийг санхүүжүүлгээд тусалсан хоёр дахь хөрөнгө очихлагчтай уулзахаар явна. Гэвч түүнийг очиход нөгөө хүн нь аль хэдийнэ алга болсон байв. Мөрдөгч тэр хүнийг сүм рүү шилжүүлсэн талаар хэлэхэд эмээ Жиад маш ихээр санаа зовж сандран твдэнэ. Энэ үед Сон эцэст нь Канд өөрийн олж мэдсэн үннийг хэлнэ. Кан үнийг сонсоод бүрмсэн уурлаж Жиаг яг одоо аврах хэрэгтэй гэж түтгэнэ. Сон түүнийг тайвшруулахыг оролдон яагаад үүний төлөө амиараа дэнчин тавиад байгааг нь асуухад Кан ухархаас эрс татгалздаг. Учир нь сургуульд байхад хүн бүр түүнийг шоолж дээрлэгдэг байсан бөгөөд зөвхөн Жиал түүний найз болж түүнийг хамгаалдаг байжээ. Жиатай найз босноос нь хойш хүмүүс Жиагаас айсандаа Каныг дахин оролдохоо больсон байв. Кан шууд л Ли дээр очиж Жиа хаана байгааг хэлхийг шаардна. Ли эхлээд татгалзахч яг энэ үед Жиагийн эмээ бас түүн рүү залгадаг. Ли эмээ дээр очихдоо Жиагийн мөрөөдөл хүслийн жагсаалт бичсэн дэвтрийг олж харна. Тэнд бичсэн зүйлсийн ихэнх нь зүрх өвдмөр маш энгийн зүйлс байлаа. Жишээ нь 30 нас хүртлэхээ амьдрах гэх мэт. Үүнийг хараад Лигийн сэтгэл маш их хөдлөнө. Эмээ түүнийг туршилтанд орж байсан хүүхдүүдийн нэг байсныг мэдсэн тул түүнээс уучлалтгүй байна. Ли чимээгүйхэн таны уучлалт одоо нэг их зүйлийг өөрчлөхгүй гэж хэлэгч эмээ түүнээс Жиа хаана байгааг хэлж өгөхгүй нь уйлжгүй нь. Гэсэн ч Ли татгалзаад гараад явчихдаг. Ада, Кан, Сон хоёр түүнийг дагаж Жиагийн талаар цөхрөнгөө баран асуусаар л дайв. Тэгтэл Лигийн эмээ рүү залгаж байгааг Сим сонсно. Ли эмээд өөрт нь хідэн чадварлаг хүн хэрэгтэй байгааг хэлээд Жиаг аврахад туслахаар эцэст нь зөвшөөрдөг. Мөн тэрээр ээжийнхээ талаар мэдхийг маш их хүссэндээ анхнаасаа Жиагаас урвсандаа уучлалт гуйдаг. Эмээ түүний мэдрэмжийг ойлгож түүнд хүмүүс цуглуулж өгөхөөр амсана. Ли шууд л ажлын газрынхаа дарга дээр очиж сүмийн дотоод зохион байгуулалтын газрын зургийг олж авснаар аврах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. Энэ хооронд хаа эмч Жиагийн цусыг ашиглан амьдрал уртасгах зориулалттай ийлдэс сэрэм бүтээж амждаг. Тэр үүнийгээ хулган дээр туршиж үзэхэд туршилт төгс амжилттай болж эмч баярлсандаа галзуурах шахна. Гэвч бусад супер хүмүүс сэжиглэж эхэлнэ. Тэд Жогоос Ли яагаад үхшгүй мөнхий хүүхдийг олсноо нуусныг асууна. Жо үүнийг өөрөө олж мэднэ гэд хаа эмчийн оюун санааг удирдахыг оролдоно. Гэвч хаа эмч маш залтайгаар түүний сэтгэл зүгээр тоглож түүнийг өсгөж хүмүүжүүлсэн эцэгтэй итгэхгүй байгаад нь гонцсон дүр эсгэнэ. Тэрээр Жог өөрийнх нь итгэл үнэмшлийн охин учраас хамгийн түрүүнд түүнийг энхүү ийцээр эмчилнэ гэж амласнаар хөөрхий охин түүний үгэнд бүрэн хурдалдаж итгэдэг. Удалгүй сүмийн гадаа эмх замбраагүй байдал үүснэ. Энэ бол Жиагийн эмээ болон хотын иргэдийн хамтдаа үүсгэсэн сатааруулах ажиллагаа байлаа. Энэ хооронд мөрдөгч Ли болон бусдыг сүмийн арын хаалгаар чимээгүйхэн оруулна. Дотогш орсны дараа мөрдөгч нэгэн нууцыг дэлгэнэ. Тэр бас л өнөөх төслийн хүүхдүүдийн нэг байсан бөгөөд Ли 20 жилийн өмнө байгууламжийг дэлбэлсэний ачаар
Тэр болон өөр 20 хүүхэд туршилтанд орохоосоо өмнө аврагдаж чадсан байжээ. Мөрдөгч тэдэнд амьд явах, энгийн амьдралаар амьдрах боломж олгосонд Хийд чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлнэ. Хий ч үүнд маш их уярна. Хий, Кан, Сон 3 амгаалагчдыг нэг нэгээр нь чимээгүйхэн унагсаар аврах ажиллагаагаа эхлүүлнэ. Энэ үед дотор Хаа эмч нэгэн баян өвгнийг авчирч Жиягийн зүрхийг түүнд шигжүүлэн суулгах гэж байгааг хараад Жия гүн шоконд орно. Тэрээр хоржоонтойгоор хүүхдүүдийг хүн төрлөختнийг аварна гэдэг чинь ердөө л худал үг байсан хэрэггүй гэж асууна. Хаа эмч маш тайвнаар өвгөнийг баян, чухал хүн, харин Жияг түүний амьдралтай харьцуулахад ямар ч үн цэнгүй, зүгээр л хинч биш гэж хэлнэ. Яг энэ мөчид Жия анх удаа маш хүчтэйгээр сүрэн зогсож, би хинч биш. Эмээгийнхээ хувьд би бүхэл бүтэн ертөнцийн, найзуудынхаа хувьд ч гэсэн би бүх зүйл нь. Тиймээс би үхэхийг хүсэхгүй байна хэмээн нулимс туслуулан эсэргүүцнэ. Түүнийг цөхрөнгөө баран тэмцэж байх яг тэр мөчид Хий болон бусад нь хаалга эвдэн орж ирж хагалгаа эхлэхээс өмнө түүнийг аварч амждаг. Хийг харсан Жиягийн сэтгэл маш ихээр хөдөлж баярсандаа өөрийн ирэхгүй уярдаг. Хий түүний зүрхний цохилтыг хурдсахын тулд Жия руу зориуд ойртож очино. Жиягийн телепорт шууд идэвхжиж Хий түүнийг аюулгүй газар руу явахыг тушаана. Гэвч Жия өөр газар биш. Шууд л Хийн гэрлүү телепорт хийчихнэ. Хөөрхөн эмээ нь түүнийг олон жил өсгсөн байтал Жияд хамгийн түрүүнд бодогдсон аюулгүй газар нь Хийгийн гэр байдаг нь инээдтэй. Энэ хооронд Ли, Бал болон Рантай тулалтахаар үлдэнэ. Бал юу ч ярилгүй шууд дайрах ба Кан түүнийг зогсоохоор дундуур нь орно. Харин Ран Лигийн эсрэг хуурмаг зэрэглээ ашиглаж үхэшгүй мөнхийн хүүхэд түүнээс тусламжгүй нь уйлж буй аимшиг дурсамжийг нь дахин харуулна. Энэхүү сэтгэлийн шарах Лид маш хүн дээр тусаж тэр хүчээ огт хянаж чадхаа болно. Энэ үед Сон тэдний эргэн тойронд бүх зүйл сүрж байхад өөрийгөө газарт тас наалдуулахын тулд зогсолтгүй худал хийсээр л байв. Удалгүй Жия буцаж ирээд Лиг тайвшруулахаар түүн рүү гүйнэ. Гайхалтай нь энэ үйлдэл бүтдэг. Хий аажмаар өөрийгөө хянаж эхлэх бөгөөд тэр үед би үнэхээр найзаагаа аврахыг хүссэн ч чадаагүй юм гэдгээ эцэст нь хүлээн зөвшөөрөөд ухаан алдан унана. Жия, Кан болон Сон хоёрт Лиг үргэхийг тушаасан боловч хоёулаа ичих үгүй маш их ядарч байна гэж мэлцэнэ. Жия эцэст нь тэдний зүгээр л өөрөөс нь зурахыг хэлээд бүгдийг нь телепорт хийж авч явна. Гэвч бүгдийг нь бишээ. Тэнэг Сон яг л шалтайгаа тас наалдсан байсан тул үлдчихнэ. Байгаль ухаан орж эхлэх үед үхтлээ айсан Сон өөрийнх нь яг ямар худал үг хүчийг нь идэвхжүүлснийг санахтаж цөхрөнгөө барна. Эцэст нь тэр үннийг ухаарна. Тэр Хийг өргөж чадах байсан ч зүгээр л хүсээгүй юм. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн яг тэр мөчид түүнийг салж тэрээр хашгирцаар зүгтдэг. Харамсалтай нь Жия санамсаргүйгээр бүгдийг нь буцаагаад сүм рүү телепорт хийчихнэ. Тэр Канд нуугдахыг тушаагаад өөрөө гарц хайхаар явна. Жия сэмхэн ажиллаж байгаад Хаа эмч нөгөө өвгөнд өөрийнх нь цусаар бүтээсэн ийцийг тарьж байхыг харна. Эхлээд өвгөн гайхалтайгаар залуужиж үндэж итгэж чадахгүй маш их баярлана. Гэвч хэдхэн хормын дараа тэр хурдацтайгаар хөгшөрч тэдний нүдэн дээр амьсгал хураана. Жия үүнийг хараад үхтлээ айна. Азар өвгөн өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол Хаа эмчийг алахыг хамгаалагчдаа хэдийнэ тушаасан байв. Гэвч Жо хүчээ ашиглан хамгаалагчдыг удирдаж тэднийг хөөж явуулна. Үүний дараа Жия тэдний яриаг сонсох бөгөөд ийцийг төгс болгохын тулд Жиягийн цус маш их хэрэгтэй байгааг олж мэднэ. Тэд өөр дээр нь үүр туршилт хийх болно гэдгийг ойлгосон Жия зүхтахаар шийднэ. Гэвч тэр санамсаргүй чимээ гаргачна. Бал. Түүнийг барьж авахын даваан дээр Жия кофегаа уугаад телепорт хийж амждаг. Хаа эмч Балыг түүний араас хөөхийг тушаана. Жо хүчээ хитүүлж ашиглавал зүрхэн тэсэхгүй гэдгийг Балд сануул зогсоохыг оролдсон ч Бал эцгийнхээ үгэнд орно гэж түтгэнэ. Жо түүний оюун санааг удирдахыг оролдох боловч Бал түүний хүчийг хаах зориулалттай тусгай чихвч зүүсэн байлаа. Хаа эмч Жод хизээж бүрэн итгэж байгаагүй тул бүх хүнд ийм чихвч тарааж өгснийг мэдээд
Жо маш их гомдож шанална. Жиа шууд л хотын ирэг дээр дүүрэн сүмийн цугларалтын голд телепорт хийгээд гараад ирнэ. Тэд бүгд түүний хөршүүд тул Жиаг галтуу гэдгийг эртнээс мэднэ. Эхлээд тэр Каныг чимээгүйхэн аваад явахыг төлөвлөж байсан ч Жиал болсон хойно бүх хүмүүсийн өмнө сүмийнхнийг шууд л хутагчид хэмээн чангаар зарлаж хүмүүсийг утгагүй зүйлд итгэж байна гэж буруутгаж гарна. Эцэст нь Жогийн төвчээр барагдаж, цугсан олныг бүхэлд нь удирдаж, халдагчдыг барьж балд тушаахыг даалгана. Хотын иргэд яг л ховстуулсан зомби шил дайрч эхэлнэ. Мөрдөгч нин даруй имээд мэдэгдэж, тэд хоёр дахь төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлнэ. Сүм дотор тархиа угаалгасан хүмүүс Жиа руу дайрна. Яг энэ үед Ли цагт нь ухаан орж, Жиаг аварч Кантай хамт зугтана. Энэ үед Сон яг л Train to Busan киноны өвгөн шиг өөрийгөө сүрлэгээр залиуслахоор шийднэ. Гэвч 2 секундын дараа тэр юу ч болоогүй юм шиг тэдний араас буцаад гүүгээд ирдэг. Харамсалтай нь тэд аюулгүй болоогүй л байв. Бал дахин гарч ирнэ. Yi Jiad эхлээд Каныг телепорт хийж холдуулаад дараа нь өөрийг нь авахар буцаж ирэхийг хэлж Жиач өгөнд нь орно. Энэ хооронд Сон байгууламж дотор сэмхэн явж байгаад ажигчид цогцыг ор мөргүй уусгадаг хүчил рүү хаяж байгааг олж харна. Хамгийн аимшигтай нь тэд удахгүй болох хотын наадмын үеэр хот даяар цацах асар их хэмжээний хүчлийг бэлтгэж байлаа. Наадан дээр охин нь өдүүлбэр үзүүлэх ёстойг санах үед Сон сандран твдэнэ. Түүнийг зугтахыг оролдох үед тархиа угаалгасан сүсэгтнүүд түүнийг олчихно. Сон тэдэнтэй уусахын тулд яг л зомби шиг царайлан инээдтэйгээр жүжилдэж оролдох боловч бүтэхгүйтэж хүмүүс түүнийг барьж авахын даваан дээр Жиа цахилгаан хөрөө барьсаар гарч ирж түүнийг авардаг. Сон сүмийнхний төлөвлөгөөг сандран тайлбарлахад Жиа маш их айн цочирдно. Гэхдээ Жиаг Хигийн байсан газар эргэж ирэхэд Хи Бал хоёр хоёулаа алга болсон байсан нь байдлыг улам бүр дордуулна. Энэ үед Жо Балыг үхэж байгааг хараад сэтгэл санааны хувьд бүрэн хяналтаа алддаг. Жиасоныг хамгаалахын тулд түүнийг сүмээс гадагш телепорт хийж гаргаад энгийн иргэдийг аврахаар буцаж ирнэ. Азар имэн сүмийн микрофоныг ашиглан хүмүүсийн тархийг угаасан хяналтыг эвдэж чадах бөгөөд хотынхан эцэст нь нэг ухаан орж яагаад энд байгаагаа гайхан төөрөлдөнө. Энэ хооронд энчдэр арайхийн хурж очоод түүний жинхэнэ төлөвлөгөөг хэлхийг шаардна. Хаа эмч эцэст нь бүх зүйлийг дэлгэнэ. Олон жилийн өмнө тэрээр 75 хүүхддээр туршилт хийжээ. 25 нь шууд үхэж 50 нь хувиралд орсон боловч тал нь хувирлын явцад үхэж зөвхөн цөөхөн хідэн хүүхэд амьд үлдсэний дотор үхшгүй мөнхий хүүхэд байсан аж. Одоо тэрээр хот даяар өнөөх хувиргалч хүчлийг цацаж илүү олон үхшгүй мөнхийн оршнол гарч ирнэ гэж найдаж байв. Хи түүнийг тоо томшгүй олон гимгүү хүмүүсийн амийг авах гэж байгааг сонсоод галзуурч чож хэмээн дуудана. Хаа эмч амьд үлдсэн хүмүүс л чухал хэмээн маш хүйтнээр хариулна. Эцэст нь Ли дэлхийн ертөнцийн сайн сайхны төлөө Хаа эмч өөхөх ёстой гэдгийг мэдэгдэнэ. Гинт зэвсэгсэн цэргүүд тэднийг бүсэлж Жо тэднийг Ли рүү буутахыг алавдах боловч Хи сум болгоныг агаарч зогсоогоод буцаан шиднэ. Хаа эмч үүнд маш их цочирдно. Яг энэ үед тэдний эргэн тойронд асар хүчтэй дэлбэрэлт болно. Жиа үүнийг шууд мэдэрч Хийг аврахаар телепорт хийх боловч тэнд зөвхөн шархадсан цэргүүд байв. Тэр тэднийг нэг нэгээр нь аврагч Хийг олж чадсангүй. Үнэм хэрэгтээ шоронд хоригдож байсан хамгаалагч Ким оргож Хийг нууцаар аварсан байжээ. Ким олон жилийн өмнө Хийг хаалга нээж өгөхийг гуйн уйлж байхад нь аварч чадаагүйдээ нулимс туслуулан уучлалт гуйна. Харин энэ удаад тэр эцэст нь хүчээ ашиглан хаалгыг нээж өгөөд Хийг зүхтахыг хэлдэг. Жо Хаа эмч рүү гүйн очиход тэр арай ядан амьсгалж байлаа. Цөхөрсөнцөн Жо түүнд үлдсэн ээлцийг тарих боловч түүний зүрх нэгэнт зогсдог. Бүрэн сүрсэн Жо хяналтаа алдаж эргэн тойрныхоо бүх хүнийг удирдаж мөрдөгчөөр эмээг нь хүртэл сүрдүүлнэ. Жиа яаравчлан эмээгээ аюулгүй газар руу шилжүүлж амжина. Гадаа хаа сайгүй эмх замраагүй байдал үүсэж байхад хотын иргэд тэр дундаа Соны эхнэр охин хоёр аюулыг огт мэдээгүй баяртаа бэлцээр л байв. Сон хүмүүст анхааруулахыг оролдох боловч хинч түүнд итгэсэнгүй. Харин ч сүмийг өмөөрнө.
Урам нь хугарсан Сон танихгүй хүмүүсийн төлөө яагаад амиараа дэнчин тавих ёстой гэж Кан Жиа хоёроос асууна. Харин Жиа тэд бол танихгүй хүмүүс биш. Бидний хөрш, найз нөхөд, гэр бүл шүү дээ хэмээн зөөлөн сануулсан нь Соны сэтгэлийг хөдөлгөж тэд хаа эмчийн төлөвлөгөөг зогсоохоор хүчил тээвэрлэж буй машинуудыг хайхаар сална. Наадам хэдийнэ ихэлсэн байсан тул Сон охиныхоо үзүүлбэрийг үзэхээр хэсэгхэн зуур зогсно. Тэгтэл Жиа гинт хийг олсон ч Жо түүнийг удирдаж байсан тул Хи тэдний өөдөөс дайрч эхэлнэ. Хи Кан хоёр ширүүн мөргөлдөх үед Соны охины үзүүлбэрийн яг дундуур агаарт машинууд нисэж эхэлнэ. Сон эхнэр охин хоёроо яар авчлан аюулгүй газар нууна. Охиндоо чимээ шуугааныг сонсохгүй тулд чихвч зүүж өгөөд эхнэртээ одоо ч түүнд хайртай гэдгээ чимээгүй хүн хэлчихэд бусдаа туслахаар буцаад гүнэ. Энэ хооронд Жиалиг сэрэхийг цөхрөнгөө баран оролдох боловч Хли түүнийг боомлж эхэлмэгц Жиа хоёуланг нь агуу руу телепорт хийнэ. Эцэст нь Хли оюун санааны хяналтаас мултарч Жиаг чангаар тэрвэрч авна. Хли Жиа хоёрыг буцаж илэхэд Жо хэдэн 10 энгийн иргэдийг удирдаж тэдний эсрэг турхирж байв. Манай багийнхан хэнийг ч ноцтой гэмтээхгүйгээр маш болгоомжтой тулалдана. Энэ бүхэн Соны эхнэр ахын хоёрын нүдэн дээр өрнөх бөгөөд тэд түүнийг гинт ямар нэгэн супер баатар болсонд итгэж ядан байв. Сон өөрийн наалддаг хүчээ дээд зэргээр ашиглахын тулд зогсолтгүй худал хэлсээр асар олон хүмүүсийг хооронд нь нааж баглан ингэснээр Жиа тэднийг аюулгүй газар руу телепорт хийх боломжтой болгож байлаа. Эцэст нь тэд дайралтыг зогсоох цорын ганц арга нь Жог өөрийг нь зогсоох гэдгийг ойлгоно. Сон түүнийг олж Жог хүчээ ашиглах гэж оролдох бүрд нь саад хийнэ. Соны зогсолтгүй өглөх нь Жог бараг л галзууруулах шахна. Эцэст нь Сон түүнээс гим зэмгүй хүмүүс ингэж зовхоор ямар буруу зүйл хийсэн юм бэ гэж асууна. Жо хорсолтойгоор бидний зовж байхад хинч бидний тоогоогүй шүү дээ гэж хариулах үеэр Сон Жод хандан чамайг яах аргагүй буруу хүмүүжүүлжтэй гэж шуудхан хэлнэ. Түүнд үргэлжлүүлэн сургамжлах гэж байтал удирдуулсан хүмүүсийн нэг нь түүн рүү дайрч Соныг барилгаас унгаж ухаан алдуулна. Жо өөрөө хүчээ хэтрүүлэн ашигласнаас болоод унана. Тэр өөхөх дөхөж байхдаа Ранаас өөрсдийнх нь болон балын өшөөг авахыг гуйх бөгөөд Ранч амлана. Гинт Жиа гарч ирээд Лиг хутгалж харин Жо туслахдаа Жиаг шууд алахыг тушаана. Бүгд сандралдах боловч Лигийн хажууд байсан Жиа бол Раны бүтээсэн хуурмаг зэрэглээ буюу хуурамч Жиа байлаа. Жинхэнэ Жиа тэдний ард гарч ирнэ. Ран хүртэл Жог хуурсан байв. Ран өөхөхдөө Лиг өөрт санаа тавьж байгааг харах бөгөөд Хи эцэст нь түүнд талархснаа хэлэхэд Ран бүдэгхэн инээмсэлдэг. Учир нь тэдний хүүхэд байхад Раны Хи үзэлдлүүд туршилтын хүүхдүүдэд аз жаргал бэлгэлдэг байсан юм. Тэгтэл тэд Раны судас цохилж байгааг анзаарч Кан түүнийг аврахын тулд хурдан өргөөд авч явна. Гэвч хинч тайвширч амжаагүй байтал наадмын талбайн дээгүүр өнөөх бүх хүчлийг тээвэрлсэн аврах том агаарын бөмбөлөг хөгж явахыг тэд олж харна. Жиа шууд л Канд өөрийг нь болон Соныг тэрхүү бөмбөлөг рүү тэнгэр өөд шидэхийг тушаана. Сон би ямар гिचийн нүгэл хийсэн гэж ингэж байгаа юм бэ хэмээн эсэргүүцэгч ард нь эхнэр нь удирдлаад орсон байгааг хараад өөрийгөө золиослохоор шийднэ. Ли бас хамт явмаар байсан ч Жиа түүнийг доор үлдэж Соныг унахад нь барьж авахыг ятгана. Ингээд Кан тэр хоёрыг дээш нь харваж архина. Сон хүчээ ашиглан бөмбөлөгт наалдаж Жиа улам дээш авирна. Тэгээд Сон чимээгүйхэн салах ёс гүйцэтгээд араа тавьж доош унана. Шинэ жилийн тооллого эцсийн мөчтөө хурж бөмбөлөг дэлбэрнэ. Гэвч яг тэр мөчөд Жиа тэрхүү дэлбэрэлтийг асар хол газар руу телепорт хийж амждаг. Энэ бүхний дараа гол баатруудаас өөр хинч юу болсныг санахгүй байсан тул имэн сэтгэлээр маш их унана. Харин Соны охин бүгдийг санаж байсан ч чимээгүйхэн нууцлж ааваараа маш их бахархдаг болно. Жиагийн хувьд тэр буцаж ирсэнгүй. Бүгд түүнийг үхсэн гэж бодон оршуулга хийж байтал Жиа гинтхэн амьд гараад ирнэ. Имэн баярлсандаа өөхөх шахна. Юу болсон бэ гэвэл
Жиа дэлбэрэлтийг маш хол ийсэн цүл рүү телепорт хийж аваачаад буцаад яаж харихаа мэдэхгүй түүрчгсэн байжээ. Тэгээд эцэст нь ядарч туйлдсан халдар бас хэр даг босон амтан буцаж ирсэн нь энэ байв. Хий түүнийг ирснийг сонсмогцоо шууд л түүн рүү гүйн очих боловч ойртохдоо үнрийг нь аваад хоёулаа үнэхээр зайгаа барих хэрэгтэй юм байна шүү гэж тоглоом хийнэ. Мэдээж Жиа түүнийг нь огт тоолгүй шууд л тэрж авдаг. Хожим нь Ли эцэст нь ээжтэйгээ очиж уулзна. Гайхалтай нь ээж нь түүнийг ганц ч үг хэлээгүй байхад нь шууд таньдаг. Ингээд тэдний хотод дахин амар амгалан ирнэ. Гэхдээ хаа эмч өнөөх ээлжээс болж үхсэн байх ёстой хэрнээ маш нууцлаг байдлаар дахин ам ордог. Тэр үүгээр зогсох уу? Эсвэл 2 дугаар бүлэг гарах юм бол Жиаг дахин ангуучлахаар ирэх болов? Үүгээр энэхүү кино маань дуусч байна. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.